Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. UBS телевиз мөнгөний сорилтын сантай хамтран хүргэдэг өнөөдрөө сайхан маргааш нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Студид ирсэн зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. Мөнгөний сорилтын сангийн цэвэр агаар төслийн захирал Ноён Мангал, нийслэлийн засаг даргын орлогч Ноён Пүрв Дава. Та хоёрт орой мэнд хүргэе. За танд ч орой мэнд хүргэе. Мөнгөний сорилтын сан 2008 оноос хойш одоо үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн хөрөнгийг бас Монгол улсад за иргэдийн ая тухтай амьдрахын орчин нөхцөлийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж байгаа л да. Тэгээд ялангуяа энэ одоо үзэгчдийн бол анхаарал хандуулж байгаа зүйл бол энэ цэвэр агаар төслийг тэгээд цэвэр агаар төслийн маань бас үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжиж байна. Одоо өнгөрсөн жилээс Улаанбаатар хотод бүр илүү нэгт харилцааны ажиллагаатай байсан. За өмнө нь бол бас зарим нэг шүүмжлэлүүд явдаг байсан. Цэвэр агаар төсөл нэг агарын бохирдлын эсрэг тэмцээд хот нэг тэмцээч гэдэг. Өнгөрсөн жилээс хууль батлагдсантай холбоотойгоор тэгээд хамтран ажиллах юм сайхан боломж нөхцөл бас бий болж ах шиг байна. Тэгээд ер нь бол бас цэвэр агаар бэлгэлцгээ гэсэн урайтай. Тэгэхээр энэ урайны тухай үзэгчтэй эхлээд та бас нэг сайхан тайлбарлаад тэгээд ер нь энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тухай бас нэг товчхон мэдээлэл өгөхгүй. За энэ 3 жилийн өмнө бас одоо манай төсөл хэрэгжиж эхэлсэн. За тэр үед бид нэр иргэдэд одоо эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүн борлуулах ийм үйл ажиллагааг явуулаад гэр хорооллоос гарч байгаа утааны бохирдлыг бууруулах ийм зорилготой төсөл эхэлсэн. За энийг бол иргэдэд хүргэхийн тулд цэвэр агаар бэлгэлцгээе гэж уриалаад за тэрний үхээр аливаа нэг эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүн хэрэглээд агаарын бохирдлыг бууруулахад та бид хувь нэмэр оруулж байгаа нь өөрсдөө бол бусдаа цэвэр агаар бэлгэлж байгаа юм аа. За ийм учраас бол одоо иргэдийг энэ төсөлтөд одоо идэвхтэй хамтарч ажиллахыг уриалж ийм л ураагаар эхэлсэн. За ингээд иргэд бол мэдж байгаа бид нар бол дуршилтын журмаар 2010 онд Чингэлтэй дүүргийн 12 дугаар харуун дээр эхэлсэн. За ингээд нодон 11 онд бол бид нэр нийслэлийн 50 хороонд ажилласан 6 дүүрэг. За энэ жил одоо төгсгөлийн шатанд ороод нийслэлийн 4 дүүргийн 21 хороонд ажиллаж байна. За одоогоор бид бол ер нь нэг нийслэлийн 100-аад мянган айл өрхөд бол эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүн борлуулад байна л дээ. За бидний тооцоогоор бол гэр хороол айл өрхүүдийн одоо төлсөн нүүрснээс гарах утааны бохирдол бол ойролцоогоор одоо айл өрхөөс гарч байгаа тэр утаа бол 50 орчим буурна гэж ийм тооцоод байна. Яагаад гэвэл одоо гэр хороол бол 180 мянга орчим айл өрхтэй. Төслөл одоогийн байдлаар бол 100 мянга орчмыг хамарсан. За төслийн одоо хамгийн гол утааны бохирдлыг бууруулж байгаа бүтээгдэхүүн бол энэ эрчим хүчний хэмнэлтэд 100. За дээрээс нь мэдээж баг төлс хэрэглэх нэгэнт үйлдвэрлэсэн дулаана одоо хэмнэхийн тулд дулаалга бол чухал бүтээгдэхүүн. За ингээд тооцож үзэхэд бол дораяад одоо 200 мянган тонн нүүрсний хэмнэлтийг бол гаргаж байгаа. Тэгэхээр ер нь хүдний яамны ашиглаж хөрийн одоо аль хэдийн цаашилж эхэлж байна. Одоо бас өвлийн тэргуун сар гарч байна. Тэгээд Улаанбаатар хотын хувьд бол одоо яг эд үүсдэг гол асуудал бол агаарын бохирдол юм их. За одоо зовлон байна л да. Тэгээд ер нь бас энэ жилийн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг хэд орчим хувиар бууруулах тооцоо байна. Өнгөрсөн жилийн хувьд бол одоо нэг өвлөн дулаахан болоод тэр эсвэл үнэхээр бас хийж хэрэгжүүлж байгаа ажил нэлийн үр дүнгээ өгсөн үү агаарын бохирдол бол зөкснө 30 орчим хувиар буурж байна гэсэн бас тооцоо гарсан. Энэ жилийн тухайд. За энэ жилийн тухайд Улаанбаатар хот за мэдээж гол анхаарлын төвцийг бол Улаанбаатар хот байгаа. За агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагааны ахалж байгаа тийм хороо ажиллаж байгаа. Тэр хороонд одоо бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцоод сар тутам хуралдаад тэгээд тодорхой шийдвэрүүд гаргаад ингээд ажиллаж байгаамаа. За нийслэл хот бол тэнд одоо хамгийн том оролцоотой. Улаанбаатар хот бол одоо нэгдүгээр хамгийн тулгымдсан агаарын бохирдол өндөр байгаа одоо манай Монгол улсын бөгөөд дэлхийн хот болчиход байна шүү дээ. За энэ жил бол бид нэг 30% агаарын бохирдлоо бууруулъя. Нэгдүгээрт нийт 183 мянган өрх гэр хороолд амьдарч байгаа.
За нийт агарын бохирдлын нэг 50 гаруй хувь, урд нь бол 60 орчим хувийг эзэлдэг байсан байхгүй бохирдлын их усрын тооцох юм бол одоо нэг 50% байгаа. За энэ 50% дээр бол одоо хамгийн том үүрэгтэй оролцож байгаа төсөл гэх юм бол цэвэр агаар төсөл. Одоо мянганы сорилын сангийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл байгаа. Нилээн өргөн хүрээтэй сайжруулсан бидний хэлж байгаа одоо турк загвар ингэж яриад байгаа. Бүрэн шаталтай сайжруулсан цуухыг айл өрхүүдэд эднийх нийлүүлж байгаа. Энэ жил мянганы сорилын сан 23 мянган цуух нийлүүлэх гэрээтэй ажиллаж байгаа. За тэгээд айлын гонх, дулаалга гэсэн ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мянганы сорилын сан. Энэ нь бол айлуудаа үнэхээр хүрч байгаа. Дээрэс нь зуухнууд нь бол одоо аль хэдийнэ манай өрхүүдийн хэрэглээ болцсон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Эрэлт бол өндөр байгаа. Одоо өнгөрсөн хугацаанд энэ оны өвлийн улирал эхэлснээр одоо нээлтүүд эхэлснээс хойш 8100 нийлүүлчихэд байгаа гэсэн. Одоо 18000 болчихсон үү те. За тэгэхээр нэлээд өндөр хувьтай явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг иргэдийн маань одоо тэр 100-ыг хэрэглэх сонирхол эрэлт их байна гэсэн. За энэ эрэлтэн дээр үндэслээд ер нь бол нийт гэр хорооллоо өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд амьдарч байгаа гэр хороололд амьдарч байгаа өрхүүдэд сайжруулсан бүрэн шаталтай 100-нд хамруулъя гэсэн бодлого барин ажиллаж байна. Ер нь бас иргэдийн хувьд бол их сэтгэл хангалуун байна. Одоо 100 гэдэг ойлголт бол одоо бас ер нь бол шинчлэгдэж штэ. Ягаад гэвэл утаа их гаргадаг. Тэгэл одоо орой 1% нүүрс хийчээд шүн усч дахиж 1% гэдэг өглөө дахиж 1%, өдөр дахиж одоо 4% нүүрс төлдөг байсан гэр хорооллын хил өрөх бол одоо өдөрт нэг 2% болно. Орой хийсэн нүүрс бол маргааш өдөр хүртэл их сайхан ер нь дулаанаа алдахгүй байна гэсэн нэг юм зүйл. Өөрөөр хэлэх юм бол одоо мянганы сорилтын сан Улаанбаатар хоттой цэвэр агаар төслөөс хэрэгжүүлж байгаа энэ ажил бол нэлээд үр дүнгээ өгч байна гэж харуулж байгаа. Тэгээ ер нь бас цэвэр агаар төслийн хувьд хамрах хүрээний хувьд одоо хэд вэ? Шингэлтэй дүргийн нэг коронд бол 10-нд хамруулж исэн. Өнгөрсөн жил бас 80 орчим мянган айл өрөхөд одоо энэ 100-ыг тараах хэрэгтэй байсан. Тэгээд энэ жилийн хувьд одоо хэд вэ? Ер нь ингээ хамрах хүрээний хувьд одоо ер нь төсөөлж исэн үр дүндээ ойртож байна уу? Тийм би одоо түрүү нэг 100-аад мянган айл өрөхөд хүрж байна гэж хэлсэн. За тэрээр нь бидний одоо төлөвлөгөө бол үндсэндээ биелэгдэж байна гэсэн. За тэгэхээр яг гол нь одоо бүтээгдэхүүний тоогоор хамгийн их олон борлогдож байгаа бол энэ 100 байгаа юм л да. 100 бол одоогийн байдлаар эднийхөө 100-тай нийлээд ингээ борлуулах юм бол нэг 87-8 мянга одоо 100 борлогдоод байна. За одоо энэ жил бид нэр 23100 борлуулах төлөвлөгөөтэй 18500 орчим борлогдсон. За ингээд ер нь нэг одоо нэг 7 хоногт бол үндсэндээ манай борлуулалтын ажил бол дуусаад нэг ёсны төсөв мөнгө одоо дуусах юм болж байгаа. За тэгэхээр энэ айл өрхүүдтэй энэ бүтээгдэхүүн борлуулахсаад бид хотод бол 10 одоо байгууллагын халаалтын зуух солих ажиллагаа хийсэн. За энэ дээр бол нийтдээ тоогоор бол 15 ширхэг халаалтын зуух сольсон. За дээр нь одоо томхон дэд бүтцийн ажил бол энэ Newcom компани барьж байгаа салхитуулын салхин цэглэгээ станцын эрчим хүчийг Улаанбаатар руу дамжуулах. Энэ дээр бол налахын дэд станцын өргөтгөлийг хийгээд төв эрчим хүчний системийн диспетчерийн системтэй холбох 22 км шилэн кабель татах гэсэн ажлууд бол үндсэндээ хийгдэж дуусч. За ингээд ер нь цэвэр агаар төслийн төлөвлөгдсөн ажил бол одоо хийгдэх гүйцэтгэлээ одоо хийгээд дуусч байна л гэсэн. За ингээд ер нь яг энэ төсөл хэрэгжүүл хугацаанд бид нэр гол одоо төсөл эрчимтэй явахад нөлөөлсөн манай Монголын талаас үзүүлсэн дэмжлэг байсан гэхээр энэ ерөнхийлөгчийн санаачилж гаргасан агаарын бохирдлын тухай хууль. За дээр нь одоо энэ үндэсний хороо шинээр одоо зохион байгуулаад за ингээд ер нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа бол ингэж хооронд нь холбож өгсөн. За 3 дугаарт бол засгийн газрын зүгээс оролцож энэ засгийн газрын тусгай сангаас бол энэ эрчим хүчний эмнэлтэд бүтээгдэхүүн авж байгаа иргэдэд урамшуул олгох. Дээр нь бол эрчим хүчний одоо хэрэглээний тарифыг хөнгөлж өгсөн. За ийм урамшлуудаас бол одоо иргэд энэ төсөлд бол улам идэвхтэй оролцож ингээд
ер нь урд өмнө хэрэгжиж байгаагүй маш олон айл өрхийг аварсан богино хугацаанд ийм л одоо хэрэгжсэн ажил болж байгаа. За нөгөө талаас бол энэ төслийг хэрэгжүүлэхэд бол мэдээж одоо Америкийн одоо мянганы сорилтын корпорациас маш нарийн дэг жаягийн дагуу олон одоо шаардлага тавьж одоо явуулдаг. За энэ дээр бол туршилт судалгаа, за тэгээд дээр нь үнэлгээ олон одоо зөвлөх компаниуд ажиллаж иж энэ асуудлыг шийдэгдээд одоо бүтээгдэхүүн борлуулах механизм гэдэг дээр бол бараг жил зарцуулсан. За ингээд бол төслийн одоо бүтээгдэхүүнийг иргэдэд ойртуулахын тулд хороо болгонд нэг бүтээгдэхүүн борлуулах цэг гэж гэр цэг гэж байгуулсан. За энэ гэр цэгийн үйл ажиллагаа бол манай гэрээлэгч болох Хас банк, Хаан банк бол хариуцж явуулдаг. За ингээд бид нэр бол нэг талаас зах зээл дээр авах иргэдийн худалдаа авах чадварыг нэмээд энэ бүтээгдэхүүний үнэд бол хөнгөлөлт үзүүдэд өгч байгаа. Нөгөө талаас бол зах зээл компаниуд бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа. Ерөөсөө одоо зах зээлийн үндсэн дээр энэ төсөл бол хэрэгжсэн. За үүнээс гадна бол ер нь яг энэ төслийн явцаас ороход одоо бидний засгийн газар зөвлөмж болгож байгаа зүйл энэ төслийг одоогийн хүрсэн амжилтыг цааш нь яаж доктортой байлгах, ямар үйл ажиллагаа явуулах үүдээ бид нар одоо хотын захиргаатай, үндэсний хороотой ингэж одоо зөвлөж ажиллаж байна л да. Зуухны тухайд ярихаар одоо бас нөгөө олох ёстой хороонууд байгаа. Бас олохгүй энэ нөгөө өнжиж байгаа юм хороонууд бас байгаа шүү дээ. Гэтэл амнаас ам дамжсан яриа гэдэг шиг нийслэлчүүд маань бас осод нөгөө хамрагдахгүй байгаа гэр хорооллын айл өрхүүд энэ зуухыг авчих юмсан. Бас л бүгдээрээ адилхан одоо бүрэн шаталтай зуух хэрэглэх юм хүсэл бол одоо бол төрчлээ л дээ. Тэгээд энэ айл өрхийг хамруулахад ямар алхмууд хийгдэх бол? Ер нь бол манайх одоо үндэсний хороо бол бас нөгөө хязгаарлалтын агарын чанарын бүс гэж батлаад энэ хотын захиргаа тэрийг баталж явж байгаа. За нодлонгийн тухай дээр бол одоо хэд хэдэн бүс болчиход байгаа шүү дээ. Боловсруулсан нүүрс төлөх бүс эдийн зөвхөн Баянгол дүүрэг болоод за тэгээд түүхийн нүүрс сайжруулсан зуухтай төлөгч гэдэг юм. Ингээ бүс болгоод байгаа. Тэр бүсүүд бол биднээс үйл ажиллагаагаа уялдуулахын тулд тэр бүсэд байгаа хороонуудад ажилласан. За энэ жил бол 21 хороо ингээд бид нар ерөөс нийслэлийн 71 хороонд ажиллаад бидний үйл ажиллагаа дуусчих. За энэ жил бол одоо бид нэр яг цөөн нодлонгийн ажилласнаас бараг 2 дахин бага тийм хороодод ажиллаж цөөхөн. За ингээд борлуулалтын хэмжээ ч гэсэн бараг 3 дахин бага болно. За эндээс юу ажиглаж чинь нөхөр иргэд бол энэ зуухны ачиг тусын тухай бол сайн одоо ойлгосон. За ер нь тэр одоо мэдээж цагаан сар баяр зуунаар одоо биендээ одоо очиж мэдээлэл солилцсон юм шиг байна. За тэгээ энэ жил хоёрхан зүйлээр бол энэ яаж одоо нэмэгдэж байгааг нь харахад нэгдүгээрт бол борлуулалтын одоо хурд бол өндөр байна. За хоёрдугаарт одоо төслөөс одоо ялангуяа мянган сорилтын корпорациас тавьсан шаардлага бол борлуулад суурилж өгсөн зуухны хооронд хуучин зуухыг хурааж авах хэрэгтэй. Төслийг хэлэхэд бид нар маш их хүндрэлтэй таарч одоо энэ телевизээр ярихтай хүртэл одоо лам хуураг хүртэл баах юм болсон шүү дээ. Энэ жил ихэд бол тэр одоо маш сайхан зуухнуудаа бол хураалгаад ингээд ирэхэд тэд нар бол шин технологио бас хэрэгжилж сурж байна. Шин технологи хэрэгжилчихээр хуучин нэгэнт үе өнгөрөөд юм а гэдгийг ойлголтыг бол иргэд авчихсан. Энэ бол маш одоо сайшаалтай зүйл байна. Прүүд аваад даргаасан. Ер нь мянган сорилтын сан бол цэвэр агаар төслөөр дамжуулаад одоо агарын бохирлыг бууруулах оролцож байгаа бас нэг зүйл байна. За дээрэс нь хотын захиргаа бас өөрсдийн нөөц боломжоор одоо хөрөнгөчөнд тулгуурлаад бас энэ шин санаа боломжуудыг бас эрэлхийлж байгаа. Тэгэхээр энэ санаануудын тухай хийж байгаа ажлын талаар. За ерөнхийдөө ийм байгаа. Айл өрхүүдэд дотор нь ингээд хуваарлаад үзэх юм бол бидний нөгөө гэрт амьдардаг айл өрхүүд бас нэг хэсэг байна. Тодорхой хэмжээний байшин бидний одоо нөгөө фишинтэй айлууд гэж байгаа шүү дээ. За нэг тийм тэр фишинтэй айлууд нөгөө усан халаагуурын зуухтай айлууд байдаг. Усан халаагуур гэдэг маань тодорхой хэмжээний нөгөө радиатор тавьсан усаар халаадаг. Тэрийг за тэднэрт зориулсан Канадын тодорхой хэмжээний зуухнууд орж ирээд одоо суурилуулагдаж эхлэх гээд байж байна. За энэ үйл ажиллагаа бол бас нийт уул нь бол төслийнх нь хэмжээ 20 мянган айл өрхөд.
яг пишинтэй 80 м квадрат хүртэлх талбайг халаах хүчин чадалтай тийм усан халаагаар зуух айл өрхүүдэд бас сурлуулагдах юм. Ягаад гэвэл одоо тэр яг зориулт нь тусдаа бас зүйл байна л да. За дээрэс нь би түрүүний Монгол дарагч хэллээ бүсчилсэн байгаа. Баянгол дүүргийн бүсийг Баянгол дүүргийн өрхүүдийг ердөөсөө сайжруулсан зуугч нийлүүлэхгүй нүүрсчлүүлэхгүй гэсэн нэг тийм бүс баталцсан. Тэр бүсд бол яг нөгөө төвийн бүс учраас тэрэн дээр утаагүй түлш нийлүүлнэ гэд. За ингээд өнөө маргаашгүй ч бүр маргааш үндэсний хорооны хуралдаад одоо энэ хямдруулсан түлшнийхээ үнийн асуудал дээр ярихгүй бол нүүрсний үн засгийн газраас буулгаж байгаа. Тэгээ нүүрсний үнийн асуудал үн түлшний утаагүй түлшний үн хоёрын зөрөө хит өндөр байвал иргэд маань утаагүй түлшээ авах болно. Тэгэхээр зэрэг бид нар бол өөрсдөө хуурах ажил хийчих гээд байгаа байхгүй юу? Тэр бүсэд байгаа айл өрхүүч одоо жишээгээр хямдхан нүүрс байгаад байтал нөгөө юугаа авахгүй шүү дээ. За нэг тийм асуудлууд бол одоохондоо нэг тулгамж байгаа асуудлууд тэрийг шийдвэрлэх байгаа гэж бодож байна. За түрүүний хэлсэн эдний зуух бол одоо ингээд тодорхой хэмжээ эрэлт хэрэгцээ 18 мянгаыг нийлүүлчихэд байна. 23 мянгаыг нийлүүлэхээс хурд их өндөр байна гэж. Гэтэл яг энэ зууханд хамрагдаагүй айл өрхүүд бол байгаа. За тэгэхээр зэрэг бид нар сонирхол бас байна. Тийм сонирхол эрэлт байна. За тэгэхээр зэрэг нийт айл өрхүүдийн маань эрэлт байгаа дээр цэвэр агаар сан гэж байдаг.